За хүний амьдрал зовлон жаргал ээлжлэн тохиодог гэлцдэг. Гэсэн ч амьдралын хатуу бэрхийг биеэр амсаж, өнчрөл хагцлын гашуун зовлон туулж яваа хатуухан хувь тавилантай иргэдэж цөөнгүй байдаг. Тэр дундаа үр хүүхдээсээ сураг тасраад 10 гаруй жил болж илгээ эмтэртэл гансарт суугаа нэг эмэгтэй манай телевизэд хандаж тусламж хүссэн юм а. Зэн эмэгтэйг инх баяр гэдэг амьдралын хүнд хүрхийг туулж үхэл хагцлын зовлонг биеэр амсаж хэлж ирдэггүй өвчин зовлон шаналж явааж сураг тасарсан охиноо харуулцаар зөвлөсөн ганц үрийнхээ төлөө л амьд явах итгэл найдвар өөртлөн бор хоног шар нарыг арайхан өнгөрүүлж байна. Уг нь инх баярыг цагийн сайханд 5 ам бүлтэй илүү үтэй айлвэжээ. Гэсэн шилж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлон өнчил хагцал энэ айлыг тойрсонгүй дайраад гарсан байна. Тухайлбал инх баяргагчийн нэмэгтэй том охин болох Үүрийн Туяа одоогоос 10 жилийн өмнө буюу 2006 онд бүгд найрамдах Солонгос улсыг зоржээ. За бусдын адил ажил хөдөлмөр хийж ахуй амьдралаа залгуулахаар хүний нутаг зорьсон тэрэ. Гэсэн ч удалгүй охины ажиллаж байсан оймсны үйлдвэрт гал гарч улмаар Үүрийн Туяа үйлдвэрт гарсан галын дараагаас сургуу алга болсон байна. Гал гарсан үйлдвэрийн ойр орчмоос түүний цогцос олдоогүй учраас сургуу алга болсон юм бүртгэгдсэн байна. За харамсалтай тэр цагаас хойш Үүрийн Туяа охиноос ямар нэгэн сураг ажил гаралгүй 10 жил өнгөрчээ. Харин ар гэрийнх нь охиноо сургуу алга болсноос хойш амьд цэрүүн олдно гэсэн итгэл найдвараар тасалтгүй хайж тухайн улсын консулын газар цагдаагийн байгууллага олон улсын цагдаагийн газар болох Интерполд хүртэл хандаж хөлөө өрөх газараа явжээ. Тэгсэн ч үрээ гэсэн их хүний сэтгэл хизээж хамардаггүй, гордлог тасардаггүй учраас манай телевизэд хандаж хуулийн байгууллага олон түмнээсээ дахин тусламж хүсэж байгаа юм а. 2006 оны 12 сарын 8-нд үйлдвэр нь шатлаа гэсэн сураг Солонгосоос ирсэн. Тэгээд тэрнээс хойш л бид нар энэ Монголдо яваагүй газар байхгүй өргөдөл бичээд тэгээд гадаад хэргийн яамны газар цагдаагийн ерөнхий газар тэгээд Интерпол гэд яваагүй газар байхгүй. Өөрөө би бээрээ очиж асуудаг байсан. За би тантай ярина гэд миний утасны номерыг бичиж авсан мөртлөө надтай ерөөсөө холбоо барьдгүй. Би өөрөө гүйж очиад яасан бэ? Миний охиноо сураг ирж гэнэ үү? Яаж гэнэ үү гэд би өөрөө очиад асуухаар нэг компьютерийн урд суучхаад Солонгосоос хайж гэнэ гэж гэнэ үү? Олдохгүй байна гэж гэнэ. Хайж гэнэ гэсэн л хариу өгдөг. Одоо ерөөсөө л миний хөл хүрх газар л ерөөсөө энэ гурвал байсан. За энэхүү том охиноос сураггүй алга болсноос хойш инх баярыг олон ч байгууллага тандаж цохролт хүрж байсан ч ямар нэгэн сураг гарсангүй хэвээр байна. Хүн болгож өсгөж өндөлгсөн охин үрн инхүү сураг тасарч сэтгэлийн там дунаад байсан инх баярын гэр бүлийн гашуун зовлон үүгээр дууссангүй. За удалгүй дунд охин болох Үүрийн Цолмонч 2009 онд Ослын улмаас зурдаар нас нөхчөж энэ айл дахин уу гашууд авцсан байна. За 2-2 охиур алдсан инх баярыг нэг хэсэгтэй л уу гашууд авцсан ч том охиноо амьд цэрүүн байж магадгүй гэх гордлогыг тэн хайсаар байсан. Гэсэн ч мөн л 2011 онд энэхүү айлын өрхийн тэргүүн за инх баярын хань болох Эрдэнэвлэг зуурдаар хороогийн мөхөсийг үзжээ. Цагийн сайхан 5 ам бол тавуулаа байсан. Их сайхан амьдралтай айл байсан юм уу. Тэгээд миний муу охин 2009 онд Ослоор нас болчихсон дунд охин маань. Тэгээд одоо энэ сургуу алгуулсан охин маань миний том охин байхгүй юу. Тэгээ аав нь 2011 оны 3 сарын 8-нд бас Ослоор нас болчихсон. Тэгээ одоо манай талын гажийн маань нөхөр амьд байхдаа бит хоёр яваагүй газар байхгүй зөндөө явсан. Тэгээ мөн охиныгоо сураг гарах болоо гэдэг илгэн эмтэрсээр байгаад охиныгоо хүлээсээр байгаа сураг чиваараа чадлаггүй ингээд өөд болчихсон. За нэг гэрийн 3 хүн инхүү араасаа харамсалтайгаар нас олж сураг алгуулсан инх баяргийн нэмэгтэйд ямар хүнд хэцүү байсан ойлгомжтой байна. Гэсэн ч үлдсэн ганц охиныхоо төлөө сураг алгуулсан охиноо эргээд ирэх итгэлээр хороогийн тоосыг арайхан хөдөлгөж байгаа гэдгээч ярьж үсэн юм. За одоо түүний биеийн байдал нэлээдгүй хүнд байна. Тодорхойлбол илгэний цирроз буюу за 4-р зэргийн хатууралтай за хэвтэрт голдуу байдаг юм. Дээр нь нэг нүдэнд гэмтэж улмаар хараг болчихсон болохоор гадуур тэр болгон ганцаараа яваад чаддаггүй байнгын эмчийн ялтанд байдаг болжээ. Сураг тасарсан охиноо ирж гаж сураг ажиг гаргаж чадахгүй байгаадаа л ихэд харамсаж сэтгэлийн гашуун зовлонтой өдөр хоног өнгөрөөж байгаа талаараа зөвхөн ярьж үсэн юм а. Өөрөө нүд сохроо гэрээсээ гараад яваад иж болохгүй. Тэгээ илгэний циррозтой одоо ингээд хэвтрийн дэглэм байраад ингээд суудаг юм аа. Тэгээ би одоо ганц охинтой миний охин бас хараа муутай. Яг нэг ажил хийгээл явдгийн хараа муутай.
Тэгэл одоо цагийн сайхан 5 ам бүлгээд байжсэн бол одоо 2 үлдлээ. Би одоо ингээд ийм хүнд өвчин туссан. Би одоо эд наслахтай. Гэтэ би өөрийгөө ямар ч юм охинд хань боллоо. Би л хань болохгүй бол миний охин ганцаархнаа хэцүү гэж л бодож суух юм би. Би одоо их өнөө хувьд бол охиныгоо л өгсөн гэж би бол бодохгүй л байгаа. Яагаад гэвэл тэр шатсан үйлдэл дээр нь ямар нэгэн зохицос алдаагүй байна гэсэн дүн шинжилгээ гарсан болохоор би тэрэнд итгээд ямар ч байсан миний охин өхөөгүй амьд байгаа гэсэн тийм итгэл надад бол байгаа юм. За одоо энэхүү хоёрын хаан улд үүрэгт байрлах нэгэн байрны харуулын бүтгэнд амьдардаг. За биеийн тааруухан байнгын эмчилгээ хийх шаардлагатай болохоор сар бүр авдаг группийн мөнгө нэм тариандаач хүрэлцдэггүй хэцүүхэн амьдарч байгаа юм а. Гэсэн ч алга болоод 10 гаруй жил болж байгаа өөрийн төвийн охиныхоо сургийг гаргах хүсэлтэй байгаагаа бидэнд хандж хэлсэн юм. Түүний хамгийн ихээр гомдож явдаг зүйл нь за бүхэл бүтэн иргэн хүний нутагт сарвгүй алга болчиход байхад төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээг авалгүй өнөө хүрсэнд харамсаж гомдож явдаг гэж хэлсэн юм а. За тиймдээч өргөн төвнөөс тусламж хүссэн алга болсон охиноо ирж хайхад нь за туслаж дэмжихийг хүсэж байсан юм а.